гэр бүлийнхэн болон анги хамт олонны дунд цасан хүн хийх тэмцээн зарлаж байгаа. Нийт шагналын сан 6 сая төгрөгийн шагналын сантаа тэмцээн зарлаж байна. За 1-р байранд орсон тохиолдол 2 сая төгрөг, 2-р байранд 3 сая төгрөг, 2-р байранд орсон тохиолдол 2 сая, тэгээд 3-р байранд 1 сая төгрөгийн шагналын сантаа. За тэмцээнд яаж оролцох дүрмийг танилцуулаад өгье. Степ барианыгийн баруун талын зогсоол дээр маш том гадаах талбай нэгдсэн байгаа. За тэр талбай дээр гэр бүлээрээ хайртай хүмүүстэйгээ найзуудаараа ангиараа магадгүй зүгээр эрэгтэй найзтайгаа ирээд цасан хүн хийнэ. За цасан хүнээ маш бүтээлч байдлаар ийн хамрын луунгаар хийх үү, нүдийн товчоор хийх үү. За тэрийг бол та ямар санта химээрэн хүссэн одоо цасан хүнээгээд зургийн дараад манай Санта Village Mongolia гэсэн пэйж хуудсыг таглах ёстой. Хамгийн олон лайк, шеэр, комент авсан хүнийг бид нар тодруулаад шагналыг зарлах болно. Тэгээд энэ нь бол эх 7 хоногт зарлагдана. Одоо ялагч нь эх 7 хоногт тодорно. Өнөөдөр бид нар шилдэг цасан хүн хийх бүтээлч уралдаанаа өнөөдрөөс эхлээ зарлаж байгаа шүү. Тэгэхээр магадгүй телевизийнхэн банаас ялагч болох боломжтой. Тэгээд магадгүй нөгөө хин нэгэн Санта цасан хүний чинь өмөлчж магадгүй учраас шууд цасан хүнээ хийсэн даруйда зургийн дараад манайхыг таглах ёстой шүү. Тэгээд тэр нь 14 хоногийн дараа байна уу? 10 хоногийн дараа тий. Манай маркетингийн баг их мэдчихэ. 10 хоногийн дараа ялагч нь тодорно. Энэ бол шудраг явагдана. Энд ямар нэгэн лобби би ч юм уу авахгүй. Тэгэхээр та бүхэн бас оролцох боломжтой. Тэгээ энийг маань сайхан цаашаа гой дамжуулаад өгөрөө. Бидний бас нэг хүсэж байгаа нь өвлийн уйлралд би бол хүүхэд тахта маш дуртай байсан. Нусаа гожлоо, улаан хацарлаад нөгөө амар эсгийн гуталтайгаа төмөр ийм чарган дээр суугаа гулгадаг гэсэн. Одоо манай хүүхэд бол өвлийг гутаагаар л төсөөлдөг. Энэ орчин бол бас Улаанбаатар хотын хамгийн бага гутаатай хэсэг. За энэ хэсэг дээр ирэнгээ агаарт гаргаад хүүхдүүдэд өвлийн улирлын гоё хэсгийг жоохон ч олон мэдрээсэй гэж хүсэж байна. Тэгэхээр бүх гэр бүлүүдийг энд нэг удаа ч олон ирээд сонирхоод оролцоосоо гэж чин сэтгэлээсээ хүсэж байна. Тэгээ бүгдэнд нь амжилт хүсье. Баярлалаа.